Америкийн нэгдсэн улс Венесуэла улс руу дахин агаарын цохилт өгч магадгүй гэлээ. Дональд Трамп Колумбийн засгийн газрын эсрэг цэргийн ажиллагаа явуулж болох тухай ярьсан байна. Даан улсын удирдагчид Гренланд арлыг Америкийн нэгдсэн улсын мэдээлэлд өгөхгүй гэлээ. Швейцар улсад амралтын газарт гал гарч 40 хүн амьсгалаа алджээ. Арамтрыг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний ярианы тайм хөтөлбөр эхэлж байна. Бид өнөөдөр олон улсад болсон онцлог мэдээлэлээс таймл өргөх болно. За энэ оны хамгийн ихний дэлхийн нийтийн анхаарлыг татсан зочроосон үйл явдал Америк болон Венесуэла улсын хооронд өрнөж байгаа. Өнгөрсөн 7 хоногт Бям гарагт Америкийн нэгдсэн улс Венесуэлд цэргийн ажиллагаа явуулж, ерөнхийлөгч Николас Мадурог гэргийнх нь хамт баривчилж, хар тамхины хэрэгт яллагдагчаар татсан байна. За өнөө орой түүний шүүх хурал Манхаттны доод шатны шүүхэд эхлэх гэж байгаа юм. За үүнтэй зэрэгцэн Дональд Трамп шаардлагатай бол дахин цэргийн цохилт өгөхөд билэн гэдгийг анхааруулсан байна. За юун түрүүнд Бям гарагийн ажиллагаа хэрхэн болж өнгөрсөн тухай товч мэдээлэлээд үргэлжлүүлэн цаг үеийн мэдээлэл олон улсын байр суурь зэргийг хүргэнэ. За тэгэхээр халдлагад графикт харагдаж байгаачлан Ле Кариот нисэх буудал, Каракасын стратегийн чухал цэргийн байгууламж болох Фуэрте Тиона, Каракасын Карибын тэнгист хүрэх гол гарц болох Лагуара Бонд, Хигорто нисэх буудал, энэ нураг Каракасын зүүн хэсэгт байдаг. Роман Антонес Эл гэх нэртэй холбооны цамхгууд эдгээр гол 5 байршилд цохилт өртсөн байна. Америкийн нэгдсэн улсын армийн терроризмын эсрэг хамгийн өндөр түвшний нэгж болох Delta Force гэх хүчний цэргүүд Николас Мадурогийн ордонд орон нутгийн цагаар 2 цаг 1 минутанд дайран орж баривчилсан. За албаныхан Каракасын орчимд өгсөн агаарын цохилтыг баривчилгааны ажиллагааг халахлах зорилготойгоор ашигласан гэж тайлбарласан байна. Агаарын цохилтын тухайд ажиллагаанд 150 гаруй нисэх онгоц оролцсон юм байна. Америкийн нэгдсэн улсын талаас ам өргөцсөн хүн байхгүй, 100 тонны хүн шархагдсан гэж мэдээлсэн байна. Венесуэла улсын засгийн газрын тухайд Америкийн нэгдсэн улс энгийн иргэдийн суурьсан зарим бүсийг онилсон гэдгийг хэлж байгаа юм. Түүнчлэн хоригчдын тоог нэгтгэж байгаа боловч одоогоор албан ёсны тоог хараахан нийтлэг байна. Николас Мадуро болон түүний гэргийн Флорес нарыг Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн USS Iwo Jima гэх хөлөг онгоцоор Нью-Йорк мужийн үндэсний агаарын баазад хүргэж цааш Бруклинд байрлах холбооны хор хангид шилжүүлсэн байна. Түүний шүүх хурал Улаанбаатарын цагаар өнөө оройн 12 цагт эхлэх товтой байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхий прокурор Пом Банди Мадуро болон түүний гэргийн Флорес нарыг Нью-Йорк мужийн өмнөд тойргийн шүүхэд Америкийн эсрэг зэвсэг хэрэглэх хувилдан санаачилсан террорист байгууллага босгочдын бүлэглэлтэй хар тамхины 8-нд оролцсон. Өмнө кокаин Америкийн нэгдсэн улс руу хууль бусаар импортлсон зэрэг хэрэгээр яллагдагчаар татсан байна. Тэгвэл одоо Венесуэлийг хэн удирдах байгаа вэ гэдгийг харах юм бол Мадурогийн дотоод хүрээллийнхэнд багтдаг дэд ерөнхийлөгч Делси Родригес Венесуэлийн дээд шүүхийн шийдвэрээр түр ерөнхийлөгч болж тангараг өргөсөн байна. Өнгөрсөн 7 хоногийн Бям гарагт Родригес Мадурог суллахыг шаардаж Венесуэла улсын цорын ганц ерөнхийлөгч бол Мадуро гэж хэлэн түүнтэй үзэл санааны хувьд нэг байгаа гэдгийг илэрхийлэх шиг болсон байна. Түүнчлэн Дональд Трамп Венесуэлийг Америкийн нэгдсэн улс түр удирдана гэж хэлсэн ч бодит байдал дээр Мадурогийн холбоотнууд Венесуэлийн төрийн эрхэнд байгаа хിവэрэ байгаа нь их харагдаж байгаа юм. Түүнчлэн Америкийн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Родригест ярилцаж, Родригес Америкийн хүссэн бүхнийг хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн гэж хэлсэн боловч энэ нь Родригес олон нийтийн өмнө Венесуэл ямар ч эзэнт гүрний улсын колони болохгүй гэж хэлсэнтэй утга санааны хувьд зөрчилдөж байгаа. Мөн цааш Марко Рубио хэрвээ Венесуэлийн засгийн газар зөв шийдвэр гаргахгүй бол Америк улс өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд олон хөшүүргийг ашиглах болно гэж анхааруулсан байна. Дональд Трамп ч гэсэн шаардлагатай бол дахин цэргийн ажиллагаа явуулж магадгүй гэдгийг хэлсэн. Үүнийг нь олон улсын зүгээс ялангуяа Венесуэлийн уламжлалт холбоотнууд хүчтэй эсэргүүцэж байгаа. Үүнд нь Орос, Хятад, Ираны зүгээс зэвсэг түрэмгийлэл Венесуэлийн засгийн газрыг түлхэн унгаах гэсэн оролдлогоо гэж тодорхойлж байгаа л Колумб, Бразил, Куба зэрэг Латин Америкийн орнууч гэсэн ээж дараалан эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Аргентин улсын тухайд харин Дональд Трампыг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Харин нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс олон улсын хууль ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.
Цаашдын нөхцөл байдал хэрхэн эргэх тухайг харах юм бол Венесуелийн сөрөг хүчний удирдагч Мария Карина Мачадо, Эдмондо Гонсалес зэрэг хүмүүс олонний анхаарлыг татаж эхлээд байгаа юм. Дональд Трампын тухайд Венесуелийг дараагийн ерөнхийлөгч хууль ёсны дагуу үнэн шударгаар тогтоох хүртэл удирдана гэсэн байгаа тул Венесуелийн дараагийн ерөнхийлөгч Дональд Трамптай харилцаа холбоотой сайтай хүн байх магадлал байгаа. Мария Карина Мачадогийн хувьд өнгөрсөн онд Нобелийн их тайвны шагналыг авч байсан. Шагналтан босныхоо мэдсэн даруйда тэрээр Дональд Трампын үзэл санаа хийж байгаа зүйлсийг нь дэмжидгээ гэдгийг нээлттэй хэлж байсан. Эдмондо Гонсалесийн хувьд 2024 оны сонгуулиар түүний намын нийтэлсэн саналын дүнгээр бол илт ялалт байгуулсан гэж үздэг тул Венесуелийн дараагийн боломж төрийн тэргүүн байх боломжтой гэсэн. Эдгээр хэрэгтэй холбогдуулан үлдэж байгаа нэг сэдв нь Венесуелийн газрын тус ашигт малтамлын сэдв байна. Венесуел улс нь дэлхийн хамгийн их нефтийн нөөцтэй улс. Венесуелийн засгийн газрын зүгээс Америк улсыг Венесуелийн стратегийн баялаг ялангуяа нефт ашигт малтамлыг булаах оролдлого хийж замун улсын төрийн тусгаар тогтнолыг хүчээр идэх гэсэн үйлдэлээ гэж буруутгаж байна. Харин Дональд Трампын тухайд аль хэдийн Америк нэгдсэн улсын нефтийн компаниуд Венесуэлд орж дэд бүтэц байгуулах, одоо байгааг нь засварлах зэрэг ажилд оролцож эхэлнэ гэдгийг хэлсэн байна. Ингэхдээ тэрээр ашигт малтамлаас олох ашиг орлогыг Венесуелийн ард түмэн болон Америк нэгдсэн улс хүртэн манай улс мөн зарцуулсан бүх зардлаа эргүүлэн авна гэсэн байна. Дональд Трамп Америк нэгдсэн улсын нөлөөг баруун хагас бөмбөрцөгт тэлэх зорилгоо ил тод нээлттэй хэлсээр ирсэн нэгэн зарим шинжээчид энгийнээр Латин Америк нэгдсэн улсын нөлөөллийн бүс гэж үздэг 19-р зууны Монрогийн баримт бичгийг сэргээхийг зорж байна гэж үздэг дээр энэ удаагийн Венесуелийн хэрэг ил тод нотлохоо боллоо гэж хэлж болохоор байгаа юм. Тэгвэл өнөөдөр Дональд Трамп Колумб, Куб, Мексик зэрэг улсуудад ээлжид анхааруулга өгсөн байна. Ингэхдээ дараагийн цэргийн ажиллагааны байна Колумбус байж болох талаар ярьсан байгаа юм. Түүний юу гэж ярьсныг харцгаая. Колумбод ноцтой асуудал байна. Кокаин үйлдвэрлэж Америк нэгдсэн улс руу нийлүүлэхийг зөвшөөрдөг ноцтой асуудалтай хүнээр удирдуулж байна. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй гэдгийг би баттай хэлнэ. Надад бол маш сайхан сонсогдож байна. Учир нь тэд маш олон хүний амь насанд хүрч байна. Куб улсын тухайд өнгөрсөн хугацаанд Венесуэл улсын ачаар тисэж байсан гэж хэлж болно. Харин одоо тэд ямар ч орлогогүй болно. Ажиллагааны үеэр олон куб хүмүүс амь насаа алдсан. Та мэдэж байгаа бах. Олон куб хүмүүс амь насаа алдсан. Ялангуяа хамгаалтынх нь. Харин манай талаас хэн ч амь насаа алдаагүй. Мөн нэмж хэлэхэд Мексиктэй холбоотой ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Мексик улс өөрсдийгөө зэгслэх ёстой. Хар тамхи хүмүүс Мексикээр дамжин орж байгаа. Бид үүнийг зогсоохын төлөө арга хэмжээ авах хэрэгтэй. Мексик эхлээд өөрсдөө энэ асуудлаа шийдэхэд хүчин чармаалт гаргах учиртай юм. Боломж чадвархан ч байгаа. Харамсалтай нь Мексикт картел бүлгүүд маш хүчтэй байна. Ийхүү авсан дотор сэтгүүлчдод ярилцлага өгөх үеэр Дональд Трамп Колумбийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийг үгүйсгэсэнгүй. Хаман ийм ажиллагаа надад бол боломжийн санаа сонсогдож байна гэж хэлсэн байгаа нь замун Колумбийн засгийн газрыг асуудалтай хүн удирдах байна гэсэн ерөнхийлөгч Густаво Петрог хэлсэн хэрэг. Үүний хариуд Густаво Петро Дональд Трамп өөрийг нь гүтгэж байна гэж үзлээ. Латин Америкийн улс орнууд нэгдэхгүй бол зарц боол мэт харьцуулагдана гэж анхааруулсан байна юм. Ярианда цааш Дональд Трамп өөр хэд хэдэн улсын нэрийг зохиж хэлсэн донд Куб улс байгаа. Гэхдээ тэрээр Америк нэгдсэн улс оролцох шаардлагагүй норон унахын ирмэг дээр байгаа улсаа гэж хэлсэн. Өнгөрсөн 7 хоногийн нэм гарагийн өглөө NBC телевизийн Meet the Press нэвтрүүлэгт Америкийн төрийн нарын бичгийн дарга Марко Рубио оролцох үеэр Куб улс нь Дональд Трампын цэцгэргааны дараагийн бай мөн үү гэсэн асуултанд хариулахдаа Кубын засгийн газар асар том асуудалтай байна гэж хариулсан. Юм дахин тодруулга авах үед тэрээр тэд маш хүнд байдалд байгаа тийм ээ гэж хэлсэн байна. Дональд Трампын түүний цэцгэргааны төлөөлөгчдийн эдгээр хэлсэн мэдээллүүд нь Колумб, Кубын талаар хийсэн анхны сүрдүүлгийн шинжтэй мэдээллүүд бол биш. Тэрээр Америк нэгдсэн улсын нөлөөг баруун хагас бөмбөрцөгт тэлэх зорилготой гэдгээ үгээрэж үйлдэлээрэж илэрхийлж ирсэн. Үүний баталгаа болж Венесуэл руу хийсэн цэргийн ажиллагаагаа тайлбарлахдаа Дональд Трамп 1823 онд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Джеймс Монрогийн үед гарч байсан Монро доктрин гэх бодлогын баримт бичгийг эрт татан ярьсан байдаг. Энгийнээр энэ баримт бичиг нь Латин Америкийн орнуудыг Европын улс орнуудаас хамгаалах зорилготой улс төрийн баримт бичиг байна.
Гол санаа нь Европын орнууд Америкийн твд шинэ колони байгуулах эсвэл улс төрийн хүрээнд шууд оролцохыг Америк нэгдсэн улс хүлээн зөвшөөрөхгүй гэсэн утгатай. Зарим шинжээчид энэ баримт бичгийг Америк нэгдсэн улс Европын улс орнууд Латин Америкт оролцохыг эсэргүүцэж хамгаалж байгаа юм шиг боловч өөрсдөө энэ бүс нутгийг нөлөөндөө байлгахыг зорьсон хэрэгэ гэж үздэг. Ямар ч тач 19-р зууны үед Америк нэгдсэн улс Европын улс орнуудын колоничлалын эсрэг бүс нутгийн хамгаалагч болж байсан шиг Дональд Трамп Монро доктриныг өөрийн нэрний эхний 3 үсгийг оролцуулан Донро доктрин гэж нэрлэж байгаа. Тэгмэл Латин Америкт Америк нэгдсэн улсын нөлөөг сэргээх зорилготой байна гэдэг үгээр илэрхийлж байгаа юм. Гэхдээ Америк нэгдсэн улс бусад улс орнуудын нөлөөг хязгаарлах, эсвэл тэднийг хамтран ажиллахад шахалт үзүүлэх, хүсвэл цэргийн, эдийн засгийн, дипломат аргаар төрийн эрх мэдэлд нөлөөлөх зэргээр байж болох байгаа. Харин эдгээр үйлдэл нь олон улсын эрхцэн үндсэн зарчмууд, ялангуяа хүч хэрэглэхээр занал хийлхийг хориглосон заалтуудыг ноцтой зөрчсөнд тооцогдож, бүс нутгийн аюулгүй байдалд тун аюултай жишгийг тогтоож, ингэрэгдийг эрсдэлд оруулж болцсошгүй талаар олон улсын шинжээчид анхааруулж байгаа юм. Дараагийн онцлог мэдээ. Дан улсын болон Гренландын их баригчид Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг Гренланд арлыг эзэмших гэсэн занал хийлийн өнгөйстэй яриагаа зогсоохыг уриалж байна. Энэ ерөнхийлөгч Дональд Трамп Атлантик сэтгүүлд өгсөн ярилцлагада Арктикийн аралтай холбоотой хүсэл сонирхлоо илэрхийлснээс үүдэлтэй байна. Дональд Трамп Гренланд нь Америк нэгдсэн улсад зайлшгүй хэрэгтэй, бидэнд энэ улс хамгаалтын зорилгоор хэрэгтэй гэж хэлсэн байгаа юм. Уг ярилцлагыг сонссон Дан улсын ерөнхий сайд Метте Фредериксон Америк нэгдсэн улс Гренландыг эзэмших ёстой гэж ярих нь огт утгагүй зүйлээ гэж шүүмжилсэн байна. Түүнчлэн Америк нэгдсэн улсад Дан улсын харьяа 3 эдгээр бүс нутгаас алийг нь Америк нэгдсэн улс өөртөө нэгтгэх ямар ч эрх байхгүй болохыг хэлсэн байна. Гэхдээ Гренланд бол худалдан авч болох зүйл ерөөсөө биш. Америк нэгдсэн улс түүхэн хамтын харилцаа холбоогоо хүндэх ёстой гэж уриалсан байна. Дональд Трампын тухайд Гренланд Венесуэлтэй хамтарсан цэргийн оролцоотой холбоотнууд гэж хэлсэн байгааг Гренландын ерөнхий сайд мөн эрс ницааж буруутгалаа. Америк нэгдсэн улсын хувьд Гренланд нь Пуужингийн хамгаалалт болон ашигт малтамлын нөөцийн стратегийн чухал түншээ гэж үздэг байна. Америк нэгдсэн улс Хятадаас авах импортын хамаарлаа багасгах нэг боломж нь Гренландтай хамтын ажиллагаагаа сайжруулах явдал. Дэргэд сануулгад 2009 онд Дан улстай хийсэн гэрээний дагуу Гренланд тусгаар тогтнолоо зарлах хэрэгтэй, өөрөө засагладаг Дан улсын харьяа нутгаа гэж үздэг болсон. Гэхдээ өнөөдрийн байдлаар Гренландын эдийн засаг Дан улсаас ихээхэн хамааралтай хэвээр байгаа юм. Дан улс нь Гренландтай харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ Америк нэгдсэн улстай хамтран Арктик орчмын бүс нутгийг хамгаалах хамтын ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа. Анхандаа Хүйтэн дайны ихэнх үед буюу 1951 онд баталсан уг батлан хамгаалах хамтын ажиллагаа нь 2004 онд дахин шинжлэгдэж одоогийн байдлаар НАТОгийн гишүүн орнуудыг хамгаалах ажлын хүрээнд явагдаж байгаа юм. Швейцар улсын цагдаагийн байгууллага Кранс Монтана хотын цанын баазад гарсан галт хөмрийн нийт 40 хохирогчдын зогцыг таньж дууссан гэдгийг мэдээллээ. Хохирогчдын тал нь өсвөр насныхан байсан юм байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 40 хохирогчдын 26 нь өсвөр насны хүүхдүүд байсан гэж нарийн мэдээлэл өгсөн байна. Тэдний дунд 14 настай Швейцар охин болон Франц хүү байсан хамгийн багт нь тооцогдож байгаа юм байна. Амиа алсан хүмүүсийн 15 наснд хүрээгүй хүүхдүүд байсан. Швейцар, Франц, Итали, Румын, Турк, Португал, Бельги, Израиль, Британи улсын иргэд байсан байна. Нас барсан хүмүүсээс гадна 119 хүн бэртэж дийлэнх нь хүнд хэлбэрийн төлөгдөл авсан байгаа юм. Швейцарын их баригчид хэдэн өвчтнийг нарийн мэргэжлийн гэмтлийн эмнэлгүүдэд илгээж Бельги, Франц, Герман, Итали улсад эмчилгээ хийлгэж байгааг хэлсэн байна. Харин үлдсэн хохирогчдын тухайд Швейцарт эрчим тэмжилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа. Харин хэргийг тодруулбал гал 1-р сарын 1-ний шөнийн 1 цаг 30 минутын орчимд баяраа тэмдэглэж байсан доод давхрын бааранд гарсан байна. Мөрдөн байцаалтын явцад Фонтен Канжи гэх нэгэн төрлийн гялалцсан лаануудыг таазанд хит ойр барьснаас гал үүссэн байж болзошгүй байгаа юм байна. Хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөн байцаагчид галын дархалтанд таазны шатамхай акустик хөөсөнцөр нөлөөлсөн эсхийг шалгах ажиллагааг үргэлжилж байгаа гэж мэдээлсэн. Хэрэг гарсан газрын камерын бичлэгээс гал хэдхэн секундын дотор таазанд хүрч авалзан тэнд байсан хүмүүсийг хавчин гарах боломжгүй болгосон байгаа нь харагдаж байгаа. Нэмж хэлэхэд гал гарсан тухайн өрөөнд ганцхан гарц байсан юм байна. Ийхүү тухайн үйлчилгээ үзүүлж байсан газрын
насны хязгаарлалтын дээр тавьсан хараа хяналт болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангасан байдал нь улс даяар шуугиан дарсан томоохон асуудал болж байгаа. Швейцарын прокурорууд уг баазыг баарыг хамтран эзэмшдэг Франц улсын иргэдийг буруутай гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн нээсэн байна. Хэргийн үндэслэлд хүний амь насанд халдсан, хүний бие багбодод хүнд гэмтэл учруулсан, мөн тэдний хаахрамжгүй байдлын улмаас гал гарсан зэрэг хэрэгүүдийг дурдж байгаа юм. Түүнчлэн энэхүү баар нь галын аюулгүй байдлын дүрм журмыг мөрдөж яасан эсхийг шалгаж байгаа. Швейцарын ерөнхийлөгч Г. Пармелин ирэх баасан гарагт үндэсний гашуудлын өдөр зарласан байна. Тухайн өдөр Швейцар улс даяар сүмийн хонхыг дуургаж нас барагсад болон тэдний ар гэрийг хүндэтгэн улсаараа 1 минут орчим чимээгүй байж гашуудлаа илэрхийлэхээр болсон байгаа юм. Хэрэг гарсан Кранс Монтана хотод хоригчдыг хүндэгсэн чимээгүй жагсаалууд үргэлжилсээр байгаа юм. Мьянмар улсын цэргийн удирдлагууд буюу хуунтууд улсынхаа тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан 6186 хоригдлыг суллахаар болсон гэдгийг өнөөдөр төрийн хэвлэлээр дамжуулан мэдээлсэн байна. Суллагтахаар зарлагдсан хоригдлуудад 52 гадаад иргэд багтсан байгаа юм. Энэхүү алхмыг Мьянмар улс одоо болж байгаа сонгуулийн үед иргэдийн санаа зовнилыг намжаах зорилготой хүмүүнлэгийн арга хэмжээ гэж тайлбарласан байна. Мьянмар улсад сонгуул нь 3 үе шаттай зохион байгуулагддаг. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд эхэлсэн энэхүү сонгуул энэ сарын 25-нд дуусах төлөвтэй байна. 2020 оноос хойших Мьянмар улсын анхны энэхүү сонгуульд сөрөг хүчний намуудын оролцох эрхийг хумиж сонгуулийг шүүмжлэх нь хууль бус үйлдэл тооцогдно гэж үзсэн байгаа нь олон улсын хүний эрхийн активистуудаас шүүмжил хүртэж байгаа. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс Мьянмарын энэхүү сонгуулийг хуурамч хууль бусаа гэж шүүмжилсэн тохиолдлууд байна. Гэхдээ хоригдлуудад өршөөл үзүүлэх тухайд 6186 хоригдлыг суллаад зогсохгүй улс даяар бүх хоригдлын ял шийдэглийг бууруулах шийдвэр гаргасан байна. Тодорхойлох юм бол хоригдлуудын авсан ялын хугацааг 6 дахь хуваасны 1-тэй тэмцэх жилийн өршөөж хасаж байгаа юм. Гэхдээ үүнд хүн амны хэрэг, хүчин, террорист үйл ажиллагаа, авилга, зэвсэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ял эдэлж байгаа хүмүүсийг багтаагаагүй. Түүнчлэн суллагдах хоригдлууд дунд улс төрийн хоригдлууд ялангуяа хуучин удирдагч Аун Сан Сүү Чи багтсан уу гэдэг нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Сүү Чи 2021 онд хийсэн цэргийн эргэлтийн улмаас 27 жилийн хоригдол эдэлж байгаа юм. Энэ цэргийн эргэлтээс хойш Мьянмар улс үүмээ самунд автаж улс төрийн гэмт хэрэгтнэр яллагдсан эсвэл баривчлагдсан хүний тоо 30 мянгыг даваад байгаа. Мөн цэргийн дэглэмийн эсрэг өөр бусад бүлгүүд тэмцлээ өрнүүлж байгаа ойролцоогоор 3.6 сая хүнийг орон гэрээсээ дөрвөхөд энэхүү эмх замраагүй байдал хүрэж байгаа юм. Мэдээр үйлчилж байгаа энэ хэсэгт бид зарим мэдээллийг товчоор багслан мэдээлж болно. Канада улсын засгийн газраас Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан вакцины зөвлөгөөнд бүрэн найдаж болохгүй гэдгийг анхаарууллаа. Америк нэгдсэн улсын өвчний хяналт болон урьдчилан сэргийлэх төв нэраа хүүхдэд вакцин хийвэл аутизм үүсгэдэг гэсэн магадлалыг бүрэн няцааж чадахгүй гэх мэдээллийг гаргаад байгаа. Мөн бие гепатитын эсрэг вакцины зөвлөмжийг цуцалж заавал хийх шаардлагагүй гэсэн ташаа ойлголт олон нийтэд өгсөн байгаа нь Америк нэгдсэн улс төдийгүй Канада улсад хүүхдийн вакцинжуулалт иргэдийн итгэл алдрах эрсдлийг үүсгэж байгаа гэлээ. Техникийн асуудлаас болж нисхийн радио давтамжид хөндлөнгөөс нөлөөлөж диспетчерүүд онгоцтой холбогдох боломжгүй болсноор Грек улс даяар агаарын хөдөлгөөнийг өчигдрийн үдээс хойш хүртэл төрөх хугацаагаар зогсоожээ. Грек улсын их баригчид радио давтамжийн хөндлөнгийн шалтгаан тодорхойгүй байгаа талаар хэлж байна. Харин агаарын хөдөлгөөний диспетчерүүд үүнд хуучирсан дэд бүтцийн асуудлыг сүхэн буруутгажээ. Ямар ч нислэгийн аюулгүй байдал алдагдаагүй бөгөөд одоогийн байдлаар үйл ажиллагаа буцан хэвийн байдалд орсон гэлээ. Ботсвана улс Москва хотод элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж байгаа гэдгээ зарлалаа. Мөн Ботсвана өөрийн ховор элементийн болон алмазын салбарт хамтран ажиллахыг Оросын хөрөнгө оруулагчдад уриалж байгаа талаар тус улсын гадаад харилцааны сайд хэлж байна. Алмаз нь Ботсвана улсын нийт орлогын ойролцоогоор 3.1-ийг эзэлдэг, валютын орлогын 3.2-ыг бүрдүүлдэг томоохон салбар. Орос улбаны улсын хувьд барууны улс орнуудтай үүсэт байгаа хурцдмал нөхцөл байдлын дунд Африк дахь нөлөөллөө бэхжүүлэх ордлогынхоо хүрээнд уг хоёр улсын хамтын харилцаагаа ийхүү дэлгэхээр ярилцаж байгаа гэлээ. Токиогийн Тоёсо загасны зах дээр 243 кг жинтэй цэнхэр тунаа загас
510 сая йен буюу 3.2 сая ам.доллараар зарагдсан байна. Дуудлага худалдааны ялагч нь Суши замын сүлжээний эзэн Kimura корпорац бөгөөд 2019 онд өөрийн тогтоосон 2.1 сая ам.долларын амжилтыг инхүү эджээ. Хойд Японы Омо орчинд баригдсан энэхүү тунаа загас нь килограмм тутамдаа ойролцоогоор 13,360 ам.доллараар үнэлэгдэх нь Суши сашами үйлдвэрлэлд эрэлт өндөр байгааг харуулж байгаа юм. Нэгэн цаг тод толгонд хоригдож байсан номхон далайн цэнхэр тунаа загас нь амьтан хамгааллын арга хэмжээний үр дүнд сэргэж өнөөдөр ховор бөгөөд үнэтэй загасны нэгт тооцогдох болжээ.